За, орой мэд. Ерөнхий сайдаас 3 асуулт байна. Нэгдүгürt за би асуултаас сандгаа асуулт асуучаа. Энэ газрын харилцаа геодоз зөргсөн гэж байгаа юм. Ерөнхий сайдын харийн байдаг. Тэгээ уул нь бол тэр агентлаг хот байгуулалтынхаа яамтай хамтарч ажиллах ёстой. Хот байгуулалтынхаа сайдын доор хот байгуулалт газрын харилцаа гэж яг нэг асуудал шүү дээ. Тэгээ энэ агентлагийг та бүхэн энэ барилга хот байгуулалтын сайдын харьяанд явчих цаг болоогүй юу? Одоо нэг нөхөр очсон одоо ингээд тэнд баг ерөнхий сайдын харьяаны агентлаг гэдэг яамаач тоодгүй нэг тийм байгууллага бий болсон байгаа. Тэгэхээр хот байгуулалтын салбартаа уялдуулж энэ агентлагийг тэр салбарт нь авчих цаг болсон уу? Нэгдүгээр та юу гэж бодож байна? Хоёрт нь энэ дэд сайд гэдэг хүмүүс гадуур тодорцсон явж байна. Би дэд сайд болно ч гэж яах шиг тийм оронтой танаа засгийн газарт байгаа мó? Цаашдаа гаргах юм уу? Тэр юу нь яг ямар хөө байр суурьтай байгаа юм бэ? Би зөвхөн олон хүмүүс дэд сайд хэрэгтэй л гэдэг юм. Миний хувьд бол огт шаардлага байхгүй хаа. Яамны төрийн нэрийн бичгийн дараа газрын дараагаар ажиллаа хийгээд явах бүрэн болцоотой гэж бодож байгаа. Заавал хүмүүст өртөө үж тийм албан тушаал гаргаж өгөх шаардлага байна уугүй юу? За хоёр дахь асуулт нь юм ба. За гуравдуурт нь төрийн албаагчдад сомдох асуудал яриа гэж энэ дээр маш их тийм болгоомжтой хандараа дандаа хүний ард нь амьдрал явж байгаа. Тийм учраас та бүгд маань энэ дээр маш их болгоомжтой хандаж маш сайн тооцоо судалгаа хийж одоо хий хоосоо орон тоонуудыг сомгохдаг чиглэлээр ажиллахгүй бол одоо ажиллаж байгаа улсуудыг халд самгахна гэдэг өөр асар том эрсдэл дагуулах байхаа гэж бодож байна. За энэ гурван асуултанд хариулж өгөөч. За ерөнхий сайд хариулт өгье. За Жог алдар шавхлан гишүүний асуултанд хариулъя. Энэ газрын асуудал бол хамгийн суур хуулийн нэг. Газрын тухай хуулийг өмнөх засгийн газраас өргөн барьж шийдвэрлэхдээ ийм бүтэц хийцээ. Тийм учраас энэ бүрэлдэхүүний тухай хуулиар өөрчлөх болцоогүй юм блэ. Бид бас энэ асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж бүрэлдэхүүнээр өөрчлөе гэж үзсэн боловч газрын тухай хуулиар ажил үргийн хуваарлт бүх зохицуултыг хийгээд ерөнхий сайд дээр засгийн газрын хуралдаанаар газар төлтийн асуудал шийдгээр ингээд харилцаа зохицуулсан учраас бүхэлд нь газрын тухай хуулинд өөрчлөлт оруулж шийдэх юм бэл. Ийм учраас би барилга хот байгуулалт орон сууцчлалтын сайд Батамгалан дүүрэг намрын чуулганаар энэ хуульд өөрчлөлт оруулахыг судалж оруулж ирэх чиглэсэн байна. Инээс болоод 2 сараас хойш бүх аймагуд дээр үндсэндээ газар олголтын асуудал зогсчоод байна. Одоо энэс болоод айлын хашааны газрын асуудал шийдэж чадхаа очоод байна. Бүх хэд төвлөрүүлээд засгийн газар дээр авцсан энэ бол алдаатай бодлого гэж үзэж байгаа. Гэхдээ энэ газрын харилцааны асуудал бол энэ зэг зогц асуудал. Газрын асуудал ч одоо ямар их шуугиан тавил. Ийм учраас энийг зохицоор нь шийдэх үргийг сайд Батамгаланд өгсөн байгаа. Намрын чуулганаар газрын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирж төвөөр шийдэх бодолтой байгаа гэдэг хэлж. Хоёрдугаар асуудлын хувьд дэд сайдын асуудал ч угаасаа энэ хуулийн дээр байж л шүү дээ. Өмнөх засгийн газар юу ч гэсэн оронтой төсөвтэйгээ бүгд байгаа юм билээ. Одоо хил ам шүүмжлээс хагаад юм ингээд томилогддог юм билээ. Үнэхээр одоо нэг 10-20 хүний асуудал бол хэрэгтэй юу гэвэл 10-20 оны төсөв хэмжснээсээ 1000-2000 хүний ажлыг хийх болцоотой өөр ишигтэй ажиллах асуудал гэж ойлгоно. Гадаад харилцааны сайд гадаад явчлаа оронд нь гадны зочин ирлээ орлох сайд байх ёстой юу орлох хүн. Ямар ч компани удирдлагын нэгж заавал орлох систем байдаг. Засаг дарга ч гэсэн таныг одоо ажиллаж байгаа таамаг дүр орлогчгүй бол ажил явдаггүй үстэй тийм ээ. Тийм учраас орлогчийн асуудал бол яг бодтой харах юм бол За зандан шитрэг дарга гүйцэж хариулъя. тэгэхээр орлогчийн асуудал одоогийн хуулинд байж байгаа юм билээ. Төсөв орон тоонч байж байгаа юм билээ. Тэгтээ төсвийн тодтоолн төрөөр бол бид нар таны манай гишүүд хэлсэн ч гэсэн 1440 хүний оронтой бол дарга сайдын цомгдох асуудал ярьж байгаа. Тэгтээ ер нь орлого сайд гэдэг бол дэлхийн бүх улсад байдаг албан тушаалаа. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Энэ бол улс төрийн албан тушаал. Тийм учраас энийг бас сайн судалж ээж нэг хэмнэх гэснээсээ илүү бод үр дүн юу байна, өөрөө чиг юу байна гэдгээс бодож одоо энийг бас шийдэх ёстой гэж энийг бол засгийн газрын хуралдаан бас улсын хурлын гишүүдийн санал бодлоо зөвшөлтөөр шийдэх ёстой гэж бодож байгаа юм аа. За 3 дахь асуудал нь гэдэг чинь за төрийн алба. Төрийн алба бол мэдээж олон хүний За Жокийн алтар жаргалын гишүүнд тодруулж сууя.
За засгийн газрын гишүүний байр суурийг ойлголоо. За хүндэтгэлтэй ханднаа дэд сайдны асуудал дээр. Гэхдээ та хэд мөн дэд сайднараа сонгохдоо бас нэр цэвэр тэгэл нэг саяных шиг энэ тэнд явж идэг хүн битгий томилороо салбартаа бас одоо хөлөө зөвшөөрөгдсөн тийм ээ бас мэрэгжлийн улсуудыг аль болох оруулж томилж өгөхийг хүсэж байна. Энэ бас Монголын төрийн нүүр царай учраас одоо тэр шалгуурыг одоос бариасаа гэж хүсэж байна. За газрын харилцааны агентлагийн хувьд бол та бүгд минь хуулиа маш яаралтай санаачилж намрын чуулганч гэлтэхгүй даруй санаачлаад орвол энэ ээлжид бус чуулганд хэрэг болдог бол энэ асуудлыг тэр яамд нөхөн зөв юм бэ лээ. Хуучин тэгж явж ирсэн болж ирсэн. Тэг ганц хүний лоббигоор тэр одоо дээш явцсан. Одоо тэр буцааж одоо байранд нь тавих цаг болсон гэж бодож байна. За баярлалаа. За